Яаж ярих вэ? Бүгдээрээ. За сайн байцгаана. Энд монголоор сайн ойлгохгүй хүмүүс байна уу? Дараа өдөр. За. Тэгэхээр дараа дараа тусгай гэрмэнтэй мөн хэлдэг шүү дээ. Чигээ цаг авчихлаа шүү дээ. За цаг авчихлаа. За тэгвэл би презентацийн монгол хэлтэй тавьчих. Тэгэхээр монгол дээр бол жоохон алдаатай гэж ойлгоорой. Хамгийн түрүүнд миний нэр Болц Мандер. Би Нидерланд улсад Амстердамд амьдардаг. 1999 онд Монголоос гарсан. Монголд 3 дахь төсөөл гараад ирсэн. Тэгээд би бол одоо social entrepreneur тэгээд өөрийгөө change maker гэж нэрлэдэг. Яагаад change maker гэж нэрлсэн бэ гэх юм бол яагаад үгүй. Яагаад үгүй. Fake it till you make it. За хамгийн түрүүнд би ер нь хинбэ гэдгээ та бүхэнд жоо төвчгөн шиг тайлбарлаад өгч байна. Та нар харж байгаа бол зураг. Гэхдээ энэ зурагнаас маш их юм тайлбарлаж байна. Хамгийн түрүүнд outlaw би яг нэг их тийм илүү хууль дүрмийг ингээл эвдлээ гэдэг үг юм уу? Ингээд яг миний хийж чаддаг зүйл бол юм хуулийг ингэж зөвч чаддаг зүйл. Яг вэ гэх юм бол би Нидерланд улсад 16 жил амьдрахтаа дандаа хуулийн эсрэг айлтж тэнцэж явсан. Яг вэ гэх юм бол гадаад иргэн өөрийнхөө хуулийг өөрийнхөө эрхийг хамгаалах төлөө заавал өөрийнхөө төлөө зүтгэх хэрэгтэй. Эрх нь байна. Гэхдээ чи өөрийнхөө эрхийн төлөө өөрөө зүтгэхгүй бол хинч чамд чамдын эрхтэй чи их хэрэгтэй чи юм авах хэрэгтэй гэж хэлдэг. Тэр учраас би өөрөөр зүгээр за ямар арга байна яаж шийдэх вэ гэдэг талаар их авсан. Тэгээд бас explorer би тийм маш их интент шинэ үзэл дуртай. Нэг жишээ би сая түн 2015 онд 9 сард нэг найзтайгаа шинэ сургууль дээр ярьж сууж байгаа. Яа аргагүй байна. Залуу хүмүүс тийм л байдаг. Тэгээд манай найз хоёул Швед стартап хийх. Ер нь Шведэд боломж байна. Хоёул явъя гэж. Тэгээд тэр өдөр шөндөө хийж за юу вэ яадаг юм бэ гэж. Тэгмүүд үгүй яваад үсгэж яадаг юм. Би залуу байна. Би алдаж байна. Би тэгтээ алдаанаасаа би их юм суралцах юм шиг санагдсан. Тэгээд Швед руу явахдаа би Германд 87 евротой байсан. 87 евроныхоо 6 евроор тавих аваад тэгээд үлдсэний баг бүгдээр би кофе төрсөн. Тэгэхээр бас Нидерландаас бид хоёр Швед руу явахдаа Стокгольм руу явахдаа мөнгө төлөө. Зүгээр завтай очоод гар ирвэл явж үзлээ. Болдгий байлээ. Хамбург орсон, Копенхаген орсон. Тэгээд Копенхагенээс чаашаа явна гэсэн чинь нэг арай юу яг юм бол бид Хамбургээс Копенхаген орох замдаа гадаад шиг хоров. Тэгэхээр тэгтээ бас бэлтгэлтэй байсан л да. Би байх. Юмыг ажиглаад би байхны чирээ дахиад байхыг аваад ирсэн. Тэгээд нэг байхны хамчаад тэгээд Стокгольм руу арай хоёлаа гэж замд машин дайгдаж авах. Бүтэхгүй юм шиг. Яг тэгэхээр бол юм тэр Денмарк, тэр Швед хүмүүс их хүмүүсийг замаас авч явдаг байна. Тэгвэл бид хоёр богоно зугаал яваад өгсөн. Швед очсон, Стокгольмд очсон маш мундаг. Яа, тэр хүмүүсийн тэр жигсэн ямар ч гоё юм дээ. Ялангуяа тэр охтууд юм тэгээд. Яг вэ, тэгээд бид ерөөсөө юу ч бодоогүй. Хоёул шиг ямар ч Стокгольм явсан тийчээ стартап хийгээл. Тэгээд шууд ерөөсөө ч бодоогүй. Зүгээр компьютер аваад гараад ирсэн. Тэгээд тийчээ очоод за хоёул хаан барих юм гэсэн чинь мэдээ. Уус майхнаар зөв майхнаар гэж хэлсэн. Тэгээд харин Аз таарч Швед улсад Стокгольм маш их монголчууд байдаг юм байна.
Тэгээд бас яг аавынхаа танил талаар нэг жаал нэг байр бол. Тэгээд тэр өрөөнд ороод орсон чинь нэг ширээ байна, хоёр саналга байна. Тэгвэр байхгүй, матрас байхгүй. Тэгээд заа заа. Бид хоёр мөн болно. Матрас авна. Тэгээд бичвэл тэгээд. Тэгээд өмнө хэлэхэд энэ 2 сар юу чигээгүй зүгээр л 2 сар газар сараагаад. Ямын самт өдөржин шүнжин баг компьютерын хойно старт хийх ингээл үзэлсэн. Тэгээд 2 сарын дараа би цаад. Окей, энэ бүтгэе. Энэ арай л биш юм. Тэгээд би их Нидерланд руу буцаж байгаа юм л да. Тэгээд Нидерландд би гинт хүрээд ирсэн чинь надаа гинт стори байх гэж. Яг тэгэхээр би тэр Нидерландаас тэр Стокгольм руу явахдаа бид хоёрын ID байсан. Бид хоёрын vision байсан. Тэгээд хүмүүстэй ярихад чинь хүмүүс ямар мундаг юм бэ? Одгүй энэ дээр ярьслаад ингээд тэгээд үгээд тэгээд Нидерландд хүрээд ирсэн чинь ингээд би өрөөндөө орчихтой. What's my story? Тэгээд тэрнээс ер нь би хэн бэлээ? Ер нь би яг юу хийх гэдэг юм. Миний яг чадвар юу вэ? Би ингээд найзтайгаа өөрийгөө арчилж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр манай найз програмч тэрвэл хаангүй болчих. Би гэж програмч биш. Би барьлагч юм биш. Би төлөвлөлт хийсэн бичээд онгоцч чадахгүй. Юус ямар ч тийм чадваргүй юм байлээ. Яг бүүмэт. Яг тэгэхээр нэг хоол хийж чаднаа. Тэгээд тэрнээс хойш бас ууц хийж хэлсэн л дээ. Яг бууцж чадахгүй. Бүхэл манай монголчууд бууцж чаддаг гэж. Тэгээд бууц игээл найзуудаа бууц өгвөл гэсэн чинь 80% нь мах. Тэгэхээр за тэгвэл ер нь энэ чинь махны оронд ногоо хийгээл. Тэгээд ногоотой бууц хийгээл аавтаа хэлсэн чинь үгүй тийм юм байх. Монгол хол гэж махтаа авах хэрэгтэй гэдэг. Үгүй ямар нэг ч монгол хүн гэж байгаа чинь Нидерланд хүмүүс гэж чинь надад хүмүүс гэж чинь. Эдгээрт нь бид нар өөрсдөө тус одоо тасах хэрэгтэй. Тэ? Махыг бүхэнд ногоо бол болохгүй шүү дээ. Тэгээд нэг тийм хүмүүсийн creator миний нэг ганц хийж чадсан зүйл бол энэ өнгөрсөн 3 жил бол ингээд гадаас суудаг юм саналаа палет тийм саналаа couch гэж үзсэн. Тэгээд өчнөө гар руугаа зогсон. Гэхдээ яг ямар нэг байдлаар тийм санал хийсэн. Гэхдээ миний тэр саналыг дахиад 2 жил манай найзууд хийсэн. Тэр нь бол бас нэг сайхан санагдав. Бас magician. Яагаад би өөрийгөө magician гэдэг вэ гэх юм бол би юу ч чаддгүй. Тэгэхээр мэддэг. Тийм учраас би миний ганц чаддаг зүйл бол I'm a storyteller. Би маш их bullshit ярьж чаддаг. That's what I can do. Гэхдээ ямар нэгэн байдлаар storyteller болохоор чинь хүмүүсийг хооронд зангиж, хүмүүсийг хооронд ажиллаж чаддаг. Тэгээд тэр дундаас ID гаргаж ирээд. За, би энэ цалхыг би хийж чадахгүй. Тэгэхээр чи арай илүү хийж чаддаг юм. Чи энэ цалхыг хийж. Өөрийн төсөв бичгээр бодвол чи төсөв бичгээр чи төсөв бичиж. Тэгээд нэг л тэгвэл чи ингээд хийчихгээл тэгж их явсан. Тэгээд яг энэ бол миний чаддаг зүйл. За, энэ уншиж байгаа. Би хаан яг гэртээ бэ гэдэг бол маш хэцүү зүйл хэлгээд. Яг гэх юм бол би амьдралынхаа талаас нь их хувийг Нидерланд улсад тарьсан. Би Монголд сүүлийн 16-17 жил ерөөсөй 2 хэн сар л ажиллаж байсан. 2 сар бүр ажиллаад ажиллаж байсан. Тэгэхээр би Монгол хүн үү? Би Монгол хүн байгаад Монгол очихлаа. Чи Монгол хүн биш үү? Чи Нидерланд. Тэгээд би Нидерландд ирэл би Монгол хүн байгаад Монгол чинь. Уг би би Нидерланд төрж би өөрийгөө Монгол гэж боддог. Гэхдээ okay. So there's where I go really wrong, you know. So like in Mongolia, I'm not a Mongolian. In the Netherlands, I'm also not Dutch. Plus,
ер нь өглөө босоод харангуйч чинь ингээд миний царай харагдав гэж. За би байна. Яг би 1989 онд төрсөн л дөө. Социалист. Улаан социалист. Баг араагүй тугаар болсон. Яг л манай ээж аваа бас хоёулаа багш юм. Тэгэл ер нь намайг багаас нь энэ Монгол гэдэг чинь чухал юм шиг. Монгол хэл сонирхол гэдэг мартчихгүй. Ерөөсөө Нидерланд байх чинь гэсэн дундаа гадрыг бүгдээ ингэж суулгаж чадах юм гэж байна. Тэгэл яг би Монгол гэдгээ мэдсэн. Тэр чухал гэдгээ ч гэсэн. Тэгэхээр би бас Нидерланд. Тэгэхээр би хоёрын комбайн хийж байна. Тэгээд нэг сүүлийн үед ингээд их харддаг юм л да. Юм сүүлийн 3 жилдээ би хамгийн много ярьж байсан. Тэгэхээр юм хийсэн проект болгон дээр Монголтой тийм ингээд хамаатай. Ерөөс дандаа ингээд Монгол руу ингэж чиглэсэн тийм проект байсан. Тэгээд би бодчихлаа. Би Монгол гэх юм аягстай байна. Гэхдээ энэ чинь хамгийн түрүүнд бага бүрдүүлсэн. Тэгээд одоо би бага бүрдүүлсэн. Энэний талаар дараах ярив. Миний баг одоогийн байдлаар Австрали, Герман, Нидерланд, тэгээд Америк тийм хүмүүсээс бүрдсэн тийм баг. Тэгэхээр animals, diverse, төрөл төрлийн хүмүүс төрөл төрлийн гэж байна. Тэр хамгийн чухал зүйл нь баг юм байна. Багаар бүрдүүл гэхдээ багтаа хитэг. Хийж чаддаг зүйл бүгдээ хитэг. Чи нэг хийсэн бол тэр хүн хийдэг. Хийж чадахгүй бол хүрээлээ хийж. Тэр бол хэдүүлээ сууж байгаа энэ асуудлыг чи яаж шийдэх вэ? Бас цогтой. Тэгэхээр чи хийж чадахгүй бол чи хийж чадсан үе чиний энэ ажил чамаас хүссэн үү? Тэр чи бохроо гэж хэлэх үү? Багаа бүгдээ цогч. Тэр нь чухал. За би Монгол улсад яг ямар хувь нэмэр оруулах гэдэг би яг юу гэж бодож байна Монгол улс. Тэр бас хэлсэн би та нар шиг ингэ сайхан яг нарийн мэрэгчлээ болчихлаа. Та нар бол би яг мэрэгчлэр ингээд ингэж чадна гэж. Тэгэхээр надад яг тэгэл тийм мэрэгчл байх болгож бичиж юу бол би юу гэж хэлсэн. Тэнгүүтээ би окей би Европт туссан, би Нидерланд туссан. Дэлхийд маш өндөр хөгжилтэй, маш шинжлэх технологитой байгуулж хийж чаддаг болсон. Тэгээд би нэг Монголд байсан үедээ ер нь 2 сард бол би их машин сууж явах дуртай биш. Машин суугаар гэж хацаа урагшаа авчихгүй. Автобус сууж явж үзсэн. Гоё юм байна. Тэгэхээр ер нь бол карманда бүх юм байна. Улаач. Тэгээд ер нь их ихтэй бол би гадуур их алхдаг байсан. 5 км чинь зүгээр нэг цаг алхахад болчих шүү дээ. Тэгэхээр тэр 5 км-т надад маш их боломж гаргажсэн. Энэ тэнд явхад Нидерланд тийм байдгийг Монгол тийм байх юм байна. Яагаад энийг ингэж хийж болдгоо юм? Энийг би дахиад шинээр энэ технологи гаргах шаардлага байна. Энэ технологи оруулъя гэж. Тэгсэн чинь бас энэ дээр нэг алдаа гарч байна. Зүгээр энэ ч байгаа нэг төмрийг тэнцээ авч тавих ямар ч юм. Тэгэхээр юм шүү дээ. За тэр төмрийг хийж чаддаг хүнийг Монгол авч. Тэгээд тэр хүний аваачаад тэнцээ байгаа монголчуудаа бас өгч. Тэгэх юм бол бид нар бас ирээдүйдээ дахиад тэр хүмүүст арай илүү юм гэж байна. Тэгэхээр миний яг хийх гэдэг зүйл бол одоо circular economy гэдэг зүйлийг би Монголд нэвтрүүлэх тийм мөрөглөл. Circular economy гэдэг нь болохоор одоо энэ good economy гэдэг энэ blue economy номон дээр одоо суурьшсан тийм одоо модель байна. Тэр нь болохоор юм шиг тийм чи бүх хаягдлаас бизнес үйлдвэрлэх боломжтой. Тэр blue economy гэдэг тэр ном би яг 3 жилийн өмнө уншижсэн. Манай ахын багш надад өгөөд. Тэгээд тэр номноос болж би маш том шинэ адилтай шийдвэр гаргасан. Би за одоо ингээд нормал ингээд нараа энэ гэрлээ хөөж орох тийм шүү дээ. Би яг тэр үед
За би яг аль намыг хэлж урахаа би мэдсэн. Тэгэл ер нь түрүүс хойш даа энэ circular economy гэх талаар бол тэгэл кофений хаягдлын дээр богбогж үзсэн. Ураагүй чадвар байх. Гэхдээ яг хөө би ингэж үзсэн. Гэхдээ надад ганц туршин үзсэн. Би энийг ганцаараа хийж чадахгүй байна. Өөр юм татах юм гэж хэлсэн. Яг миний хийх гэдэг байгаа зүйл бол ер нь тийм blue economy Монголд сууршуулах хийх санаа. Ягаад энийг хийх гэдэг байгаа гэх юм бол энэ одоо дөнгөж Европт дэлхийн даяар дөнгөж хүмүүс анзаарч ирж байна. Ямар нэгэн байдлаар одоо бид нэр энэ технологи, энэ модельийг өөрснийхөө амьдралд, өөрснийхөө нийгэмд сууршуулж чадах юм бол бид нар энэ Европын дэлхийн хэмжээтэй бид нар өрсөлдөх боломж нь гарч ирэх гэдэг. Манай монголчууд ухаалаг тийм хүмүүс биш. Юм бүхнийг хараалаа ингэж хийх юм тэгж хийх юм. Гэхдээ яг заримдаа алдчихад юм. Ингэж хийх юм шүү гэж тийчдэг. Тэнгүүд өөр бас өөр шиг гарах юм шиг. Яг энэ тал дээр жоохон судалгаа хийх хэрэгтэй. За энэ миний хийж байгаа энэ зүйл бол сүүлийн 2 жил болсон зүйл. Урмал аваа. Нарийн аваа. Ингээд Монгол би 2 жилийн өмнө очиход ресторан дээр хоолцсон чинь тэгэл нэг одоо брокколи гэсэн санаацтай. Түүнээс пепер гэсэн чинь ямар ч хамт байхгүй. Нэг л сайн. Тэгээд би бас зах дээр явж үзээ, дэлгүүрээр явж үзээ. Харсан чинь арай биш. Зүгээр баг ингээд үнгүү гэсэн чинь за би баярлалаа таван санаж байна. Тийм муу чанарын хүнс нормалаар манай монголчууд одоогийн байдлаар хоолж байна. Гэхдээ бид тэр муу бүтээгдэхүүн маш их хэмжиж байна. Яг тэгэхээр бол бид нар өөр шин технологиар байхгүй. Бид нар одоо дөнгөж 365 өдрөөр нормал урах цаав гэж үзэж байна. Одоо нүглийг хэмжүүлэх баримтж байна. Гэхдээ энэ бол аль хэдийн 80-аад оны үед хийцэн зүйл дэлхийн хаягаар. Миний хийх гэж байгаа зүйл бол энэ ирээдүйн энэ 22 дахь зүйл. Энэ 22 дахь зүйл маш хэрэгтэй зүйл. Энэ яагаад сонирхолтой вэ гэх юм бол би 1 квадрат метрээс 1 квадрат метр ургацах биш. За жишээ 1 квадрат метр биш үү те ногоон салаадыг биш үү те ойролцоогоор одоо traditional agriculture бол ойролцоогоор 15 шиг явж байна. За энэгээр энэ технологиг би оруулж нэвтрүүлж чадсанараа би 1 квадрат метрээс ойролцоогоор 30 тийм салаад авах боломжтой. Тэгэхээр зөвхөн тэрнгээрээ байхгүй. Тэр 30-ыг биш үү те би 10 авах болж байна. Тэгэхээр 300 ширхэг салаад 1 квадрат метрээс авах тийм боломжтой. Энэ систем нь болохоор нарнаас хамааралгүй, уснаас хамааралгүй, төрөл төрлийн химийн бодиснаас хамааралгүй. Яагаад гэх юм бол энэ бүх зүйл хөрсөндөө өргөхгүй, усандөө өргөдөг. Энэ нарны гэрлэг байхгүй зүгээр гэрлэлтэй өргөдөг зүйл. Зүгээр л улаан цэнгэр байх. Тэгээд ургаарай. Энэ дээр бас нэг нэмж хэлэх зүйл байгаа юм. Энэ одоо энийг болохоор хаяр ухааныг гэж нэрлэдэг. Энийг усандөө оруулах. Энэ Япончууд энэ дээр маш арга энийг бас Монголд ч гэсэн оролцдог. Оролцсон. Тэгэхээр миний нэг жоохон шинжилгээ хийх гэдэг байгаа зүйл болохоор agriculture-ийн хаяр ухаануудыг нийлүүлээд бас vertical farming тийм сонирхолтой байна. Ягаад agriculture гэх юм бол ямар нэг байдлаар загсны ялгцсан, загсны хаягдсаа биш бас ногоо болж байна. Би тэгэх юм бол энэ загсныхаа хаягдлаараа ногооныхаа хаягдлаараа загсаад гэж байна. Тэгэхээр энэ closed loop system. Энэ систем биш үү? Тэгээ нэг 60 куб 60 тонн ус хэрэглэхэд тэрнээс за их бодлоо гэхэд нэг 5% нь одоо гэж өөрчлөлт болов. Тэрнээс бүх системд өөр нэг л 60 тонн ус ахад тэр нь бол тэгэхээр маш бага ус. Манай Монголд чинь ус гэж аймаг асуудалтай. Энэ бүх зүйл controlled environment дотор байна. Тэгэхээр гаднаас ямар ч төрлийн өвчин орж ирэх. Ямар нэгэн байдлаар яг идж байгаа ургуулаа энэ системийг харах юм бол яаж болж байгаа юм.
яг юу болоод байгааг нь мэдэх тийм боломж байна. Маш трансparent. Тэгэхээр энийг хүн би ганцаараа хийж болно. Маш их боломж байна. Би Монгол дуугуулна гэдэг байгаа болохоор монголчин тийм эрс тийм уур амьсгалтай байна. Нэг талаараа буруу юм хөтлөө жоохон негатив хөтлөө дөрөв талаараа маш их боломж гардаг. Яагаад гэх юм бол би ийм greenhouse Монгол барьж чадах бол би дэлхийн хаана барьж чадах. Би гасах төвчд ормол болж чадах гэж хийж чадах хүмүүс маш байна. Тэг би нэг Канадад юм уу эсвэл Сибирт эсвэл Сахарт. Тэгээд тэр боломж байна. Бас нөгөө боломж нь юу вэ гэсэн чинь манай урт хүч 1.8 миллиард. Энэ ойд хүч 300 сая. Яа хятад Содомос Жапон аж. Бид тэр тэдрээс нөгөө авдаг биш бид тэдрээс дагуу гаргадаг боломжтой. Энэ бол маш бизнес. And I'm an entrepreneur and I see the money and I already like taste it. You know, I imagine it everything. Харин сайтан очих гэдэг юм. Тэгтээ энийг ганцаараа хийж чадахгүй. Би нэг бас ганцаараа хиймээргүй. Яагаад гэх юм бол би ганцаараа хийгээд дэвшиг байж чадах. Ямар нэгэн байдлаар өөр хүмүүс хамтарч юм хийх юм бол би биенээсээ санаа аваад энэ нэг юм сайжруулж болох. Тэрийг сайжруулж болох. Цаг хамтдаа ажиллах. Би биенийхээ эсрэг конференц өсөлтөө байх. Бид нар өсөлтөд байх шаардлага байхгүй. Бидний зах зээл маш бага. Тийм учраас бид хамгийн түрүүнд алхмын дэж ажилладаг нэг жижиг юм барьж ирж байна. Нэг ингээд барьсан байхад бид нар энэ орчин үеийн шинэ технологи Монгол улсад байршуулж сууршуулж байна. Тэгэх бол бид нар дэлхийн одоо agriculture хав дээр дэлхийн аль ч улстай өсөлтөх чадвартай болно. За машин яриад байсан цаг явахгүй ч байна. Явцсан бай. Цаг явцсан, цагаар дууссан. Юм яг миний хийж байгаа зүйл миний ганц та бүхэнд хэлэх зүйл бол та бүгд залууч байна. Алдаа хий. Алдаанаас суралцсан. Дараа дахиад алдаа хий. Алдаанаас суралцсан. Зөв зам гэж байдаг. Буруу зам гэж байх. Зүгээр л юм хий. Юм гэдэг тэгээд би боловдаа бол хүний төлөө ажиллах дуртай биш. Өөр их төлөө. Энэ бид нар боломж юм нэг л байна. За анхаарал тавьсан гэж. We will demonstrate Assorted. Okay. Ich spreche ein bisschen Deutsch. What I can just ask you in English, that's fine as well. Yeah. First of all, thank you a lot for your contribution and for the idea to bring some foreign values, for example, sustainability, to a quite old in values country like Mongolia, and big thanks for that idea. My question is, do you have any form of certification like this international bio or organic certification for your projects as well, especially in agriculture? Or is it right now certification less or free of that? I don't know. I don't really like this kind of paper things, you know, it's not something that I can do. And I prefer that or my teammates of mine do it. But, you know, it's all about just doing it. If you ask, like, okay, what kind of permission do I need? Then they will say, like, you need this, and this, and this, and this, and this. And then you will never start. You know, and what I prefer is like just build it in front of them and show them, like, hey, I'm growing mushrooms or peppers or I don't know, broccolis. You know, just show it and show them whole process. And they will see, like, Монгол хүмүүс чинь мянга ярихаар нэг үз гэж биш. Тийм учраас зүгээр
гэдэг ингээд гарт ингээд дайдаа амтлахаар тэгэхээр чи тэр дараа нь тэр бичиг баримт бүгдээрээ л зогсов. Хамгийн түрүүнд юм хийгээд үзүүл. Тэгэл дараагийнхын чатанд өсгөл. Залуучууд одоо ингээд залуу хүн ярихаар тийм ээ. Хамаагүй илүү сонирхолтой бас жаахан нойр сэргэж байгаа үстэй тийм ээ. Тэгэхдээ өмнө нь ирсэн хүмүүсийн юм сонирхолгүй байсан биш. Харин бүгдээрээ ингээд монгол хэлээр яриад ихтгэл тавиад тэгээд тэр нь болохоор бүгдээрээ бидний монгол хүмүүс мэдж авч явах хэвээр монголоор сурах хэвээр юм баггүй бүгдээрээ. Тэгээд тэдний бас бүгдээрээ ойлгоороо тэгээд түүний хэлсний дагуу монгол ухт хүн та монгол хүмүүстээ сайн сурцгаараа. Тэгээд оригдолтын үнэхээр сайн болж байна. Тэгээд залуу хүмүүс би бас сүүлийн үед Start Mongolia гэдэг тийм интернетийн юу гэдэг хуудас үүдэг. Тэн дээр монголчууд яг ингээд эхлээд юм хийж байгаа, гарааны бизнес хийж байгаа тухай танилцуулга интервью гэдэг маш их байсан. Өөрөөр бас энд орцсон үстэй. Үгүй орцсон гоё. Тэгвэл утгагүй Монголд очиж монгол залуучуудаа энэ өөрийнхөө стартап буюу гарааны бизнес хаталаа танилцуулах байхаа гэж найдаж байна. Тэгээд энд байгаа германд байгаа залуучууд яг өөрөөртэй ингээд чиний санаачтай энэ бол мэдэж шээ. 1000 харснаас нэг удаа хийж үзэж тийм ээ. Тэгэхээр залуу нэг сонсгоос уучлаарай. Тэгээд сая монголоор ярьж чадахгүй байсан хамаагүй мундаг биш. Тэгэхээр залуу хүмүүс зоригтой байдаг. Залуучуудаа тийм ээ. Ингээд хийж зоригтой байгаа юмаа ихтэй хийж үзэх хэрэгтэй шүү. Дараагийн нэг хэлбэр бас маш сонирхолтой. Манай хоёр итгэгч маань энд бэлэн мод 2015-2016 7 хоногийн арга хэмжээнд Монголын оролцоо тийм ээ 2015-16 онд ямар байсан бэ? Энэ тухай та бас танилцуулах гэж байна. Тэгээд өөрсдөө энд хамтран ажилласан тийм ээ. Тэгээд энэ тухай та намайг хуваалцсан уу? Тэмүүжин тийм ээ. За баярлалаа. Сайн байна. Бидний тренинг хийгээ. Тэгээд юуны төрөнд одоо бүх юм одоо хоёр дахь генерацийн залуучууд гэж яа тийм Монгол, Герман ирсэн хүмүүс юм. Одоо миний үеийн чисэн хүмүүсээ цуглуулад би энэ сан бодлын хуваалцуулаад би энэ холбож өгч байгаа. Энэ харамжийг зөвхөж байгаа. Монгол штэйж фэжсэн ийм талхсан хэрэглэе. Яг тэр би энийг хийх гээд бас өөр монголчуудтай холбогдох ерөөсөө чадаагүй хийснийхаа дараа ч гэсэн тийм ийм хийлээ үзүүлээ гэж харах гэр бас хаана яаж хүмүүс босож хүрэхгүй тийм боломжтой ерөөсөө гараад тэгээд энэ одоо ингээд тийм боломж гаргаж чад маш их таатай байна. Тэгэхээр төмөжин гэдэг ихээр тэгээд ер нь бол тэмүүжин тэмүүжин шахахгүй. Тэгээд төмөжин гэдэг үгээр лайт төрөө тэгээд ер нь герман бас нэг удаа гүйж байгаа сургуулийн нас нэрээ хүрээд буцаад Монгол руу явсан. Тэгээд Монгол байж од 2 жилийн өмнө буцаад Берлинд хүрээд ирсэн. Ер нь бол ингээд яг германд үссэн ч гэж хэлж чадахгүй бас нэг 100% монголч гэж хэлж чадахгүй бас нэг морин таарах их шиг тийм болсон юм. Тэгээд сая амар гоё аргууд сая ер нь бол миний бас хэлхий гэж бодож байсан бүх амар гоё мессежүүдийг хэлж байна л да. Юм хийгээд байх хэрэгтэй. Миний бодлоор залуу тэгээ би чадахгүй гэж бодохгүйгээр гэхдээ хийхдээ заавч бид нар Монгол очиж ийж Монголоо хөгжүүлэх хэрэгтэй биш. Энд сурж байгаа төмөжин бид өөрсдөө бүгдээ сурж байгаа хайж байгаа тэгээ бид үржилэн гээд бас хажуугаар ингээд Монгол руу чиглэсэн бас нэг проект хийгээд яагаад бид нар тэгээд гүйцэтгэж байгаа энэ бүх энэ гоё сайхан боломжууд өөрсдөө хийлээд байж байгаа юм. Яг хажуугаар бас бид нэг Монгол руу чиглэсэн проектуудыг жоомч хийгдэх хэрэгтэй. Тэгээд төмөжин бид тэгж шийдээд яасан гэхээр Берлин Alternative Fashion Week гэдэг одоо 2012 оноос эхлээд сөрж байгаа юм
Ер нь гэхдээ жирийн нөгөө нэг fashion week-ээс өөр л дөө. Энэ илүү нөгөө нэг энэ болохоор илүү жоохон тийм нөгөө хурцны хэлбэрийг эвдсэн илүү тийм хурцс fashion гэхээс илүү тийм урлаг талаас нь хурцыг гаргадаг юм платформ байна. Тэгээд жигт хоёроо тэ улирлын хоёроо болдог 7 хоногийн турш зохиолддог. Тэгээд хамгийн сүүлд 2 өдрийн давхцсан тоглоомыг 10,000 үзэгч манай fashion week-ийг үзсэн. Энэ юу гэсэн үг гэхээр жирийн Mercedes-Benz fashion week-ийг бол шиг 15,000 үзсэн гэдэг чинь одоо бидний Berlin Alternative Fashion Week бол ер нь Берлинтэй бас нэгэн том одоо fashion талтай урдаа барих ийм анх хэмжээний нэг болж байгаа. Болж байгаа газар нь болохоор нөгөө Osborne дээр Postbank гэх нэг тань бидэж тэнд 2 давхар юм болдог. Тэгээд ерөнхийдөө тийм 6,000 үзэгч 27 оны 100 гаруй сэтгүүлчтэй тэр дотор үүдгийн одоо MTV, Apollo TV гэдэг юм уу тийм том мэдээллийн хамтран байгуулагчид бас оролцдог. Тэгээд ерөнхийдөө 3 хэсэг бүрддэг. Энэ болохоор designer market, recycle, the alchemy show гэсэн 3 хэсэг бүрддэг. Тэгээд яг үндсэн шоу нь болохоор энэ alchemy show гэдэг нийт 15 дизайнер оролцдог. Гэхдээ тэр 15 дизайнер болохоор ерөнхийдөө тийм шинэ залуу тийм дизайнерууд оролцдог. Тэгээд ер нь олон дурч байхаар шууд ямар байдгийг видео би нэг камерт хүргэжтэй хамгийн сүүл болсон сая 3 сар болж өнгөрсөн fashion week видео. Яг нэг видео тавьдаг юм. 자, 보시다가 또 도치민 또 I'm Larry T, and we're here again at Berlin Alternative Fashion Week. 디자인을 많이 준비해 주셨죠. You get one show, but here it's like boom, designer. Shows you will only see the theater, but now it's going to be fashion. They'll have a designer from Japan, from China, from Mars. Oh my God. Crazy outfits. Everything is just spectacular. It's like a huge kaleidoscope of amazing glowing colors everywhere. It's heaven.
ийм бүгд энэ дараагийн конференс арсан баг 9 сард болно. Тэгээд та бүхэн бас хөрөөрэй гэж үзээрэй гэж бас бүгд ингэж урьж байна. Тэгээд энэ шоу яаж яаж монголчуудад холбогдсон бэхээр түмч бид хоёр жил ахсын өмнөөс эхлээд энд ажиллаа. Тэгээд ер нь Монголтэй тэгээс нэг тайлбарч постманов хоёр давхар дээдлийн давхартнаас нэг шоу болоод тэгээд доотлохын давхарт нь болохоор дизайнер маркет болдог. Бусад жижиг дизайнерууд эсвэл үүдгийн янз бүрийн аксессуар гэдэг хүмүүс эсвэл бүр живээс ч хүртэл бас нэг удаа оролцож байсан. Оролцоод өөрчлөх нэг зардаг. Recycling therapy гэдэг нь болохоор энэ бид нар бас энийг амар чухалж чадж тэрний үхээр ингээд хувцсны одоо материал хавьд айгүй их гардаг. Тэгээд тийм болохоор аль болох second hand хувцсны хувцсуудыг авч идэж бид нар өөрсдөө өмсөе. Түүхийн дэлхийд ирэх байгаа юм бас арай багасна гэдэг ийм мессеж өгөхийн тулд бид нар одоо Humana-гийн мэдхүү бэлгийн нэлээд алдартай Humana-гийн хэн бас бид нартай хамтлаар ажиллаад тэгээд энэ second hand-ийг дахиж өгдөг тийм яаж оролцож ирсэн. Тэгээд монголчуудтай холбогдсон. Тэгээд бид хоёр аль болох монгол олон хүмүүсийг оролцуулъя гэдэг үгнээс тэгээд төмөж мөдөр зохион байгуулаад тэгээд хоёр удаа futuristic type коллекцад боловлуулсан. Тэгээд makeup artist яддаг 10-аад багтай makeup хийдэг хүмүүсийн ахлагч нуран шимэгээд монгол хүн байдаг. Тэгээд моделүүдээс гэвэл топ модель Нора Даваг дараа Били Мөнх мэт одоо Монголда бас нэлийн нэрмтэй модель Монголд ирсэн. Одоо ахлагч хийсэн моделүүдээс тэр цаана хүртэл нэг охин сууж байна. Тэгээд бас манай тусалж ийсэн өнрөө байна. Тэгээд манчар байна. Надад бас айгүй их тусах гэсэн энэ төшөнд бас баярлалаа гэж хэлье. Тэгээд дээрэс нь Монгол Улсын элчин сайдын яам бас бидэрт амар их туссан. Яг эсрэг нь манай аав л да. Яа тэгэхээр бас тэдний нэрийн цаагуугаар бас энэ дизайнерууд хөгжиж Монгол баг энэ оролцоод өөрсдийнхөө энэ зүйлийг төлөвлөхөд бас тийм асар их хүний улсаа Монголын сайдын дахиад баярлалаа гэж хэлье. За тэгээд нь олж ирсэн futuristic type гэдэг энэ брэнд нь болохоор 2002 онд байгуулагдсан. Энэ болохоор Монгол хувцас үйлдвэрлэдэг юм брэнд байгаа. Тэгэд энэний гол онцлог нь юу вэ гэхээр одоо их одоо нэг хувцас чинь юу гэхээр стил амар гоё мөртлөө технологи нахгүй болчтой. Эсвэл эргүүлээд амар сайн технологитой те салхи нэвтрэлгүй мөртлөө дотоосоо юу гэдэг ингээд харын салцсан явуулдаг. Тийм хувцснууд эргүүлээд өгөхөр ямар завгүй болчтой. Энэ болохоор энэ futuristic type гэдэг нь манай Монгол брэнд болохоор яадаг гэхээр шинэлэг завгын технологиорыг хослуулдаг. Жишээлбэл нано материалаар бүх хүчээр бидний одоо оролцож байгаа бүх хүчнүүд жишээлбэл одоо нано материалаар одоо энэ хувцас байна. Энэ Монгол дизайн хийж байгаа юм л да. Одоо энэ хувцснууд яадаг гэхээр нано материалаар ингээд юу яатсан технологиор ууршуулсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бороонд орохгүй, янз бүрийн шавар шахуу тогтохгүй, тэгсэн мөртлөө дотроосоо эргүүлээ ингээд амьсгалдаг. Тэгээ энийг Монголда хийж байгаа хамгийн гоё. Тэгээд энэ технологи юу гэдэг юм Монголд байтугай германчууд хүртэл санагдаж байгаа. Тэгээд монголчууд энэ Берлин альтернатив фэшн үед оролцож байгаа ач холбогдолд юу гэхээр монголчууд надад дэх нийт сэдвүүд төрхийг хийдэг гэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо монгол хэл тэгэнгүүт чинь зурагтаар одоо герман хэлний сэдвүүд гардаг гэхээр ингээд Норхоо гэдэг нэг урталт нь нэг сайрт задартай нэг жоохон байна. Боожоо онцолцоо. Тэгээд энэ дүр зургийг бас гэсэн тийм Монгол бас орчин үеийн уртлаг энэ зэрэг зөвчөж байгаа гэдгийг харуулахын тулд би аль болох Монгол уран бүтээлчд байрны уушиг оролцуулъя гэж бодоод тэгээд тэрийнхээ төлөө бас ингээд сэтгэхэд яваад байгаа юм л да. Тэгээд эргүүлээд энэ юу гэсэн үг вэ гэхээр Монголыг бүтэхтэй болохгүй илүүтэй залуучуудын Монгол руу сонирхлын татъя. Монгол залуу хүмүүсийг Монгол руу тийм аялуулах юм чиглэлийн сонирхлыг бас татъя гэдэг.
ийм зорилготой байсан. Тэгээд дээрээс нь дэлхийн замын хандлагыг хамтдаа тодорхойлох. Яа тэгэхээр сая энэ жишээлбэл юу гэдгийг Buzz Coasters гэдэг жишээ Lady Gaga-гийн те хувийн дизайнд оролцсон. Тэгээд Lady Gaga хувийн дизайнертай хамт Монгол хүн нийт тайзан дээр ингээд хуцаа толиулж байна гэдэг чинь ер нь бол дэлхийн замыг бас хамтдаа дэжиг хандлагыг тодорхойлоод явж байна гэсэн үг байхгүй. Тэгээд энэ бас эгүүлээд Монгол дизайнер дайгуу том шинэ гас гарч байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо Монголд хуцаа коллекцээ төлөвлөл ихээр тэ юу гэдэг тийм хүмүүсийн анхаарлыг татчихаа тэгж хийж чаддгүй нэг тийм сүрдүүлэмгүй болоод өнгөрчдөг. За энд Берлин альтернатив фэшн дээр олцсноор ер нь технологи өндөр дэвшинтэй мэргэжлийн хүмүүстэй хамтраад тэгээ эгүүлээ сүүлх нь ийм юм хийлээ гэдэг тийм зүртээр үзүүлэх юм нэг том боломж гарч байгаа. Дээрээс нь олон улсын төвшин. Тэгээд дээрээс нь зах зээлийн мэдээж өгдөг. Юу гэдэг Монголд одоо ийм илүү юм John Team Crazy Mike Fashion хүмүүсийг яг хүмүүс хувцсандрын авах тийм нэг сонирхолтой биш байж магадгүй. Тэгвэл энэ Берлин чинь ялангуяа Берлин хүмүүсийн нэг маш их сонирхож байгаа. Одоо жишээлбэл энэ Soder LMFA гэдэг Soder нэг бикини Берлин гэдэг шүү дээ. Дэлгүүр тэнд LMFA гэдэг концепт байгаа. Тэр дотор жишээл одоо фьючерсийн камер явуулсан тавигдсан зарагдчихсан. Тэгэхээр эгүүлээд манай Монгол дизайнеруудад эгүүлээд зах зээл өргөх юм том боломж аа. Тэгээ мэдээж мөн шинэ хамтын ажиллагаануудыг гарах үүднүүдийг нээж өгч байгаа. Жишээлбэл юу гэдэг Vogue гэдэг сэтгүүл дээр одоо фьючерсийг хамтарч ажиллахаар болж байгаа. Дараагийн юм дээр иймэрхүү Монголынхаа орчин үеийг судалсан иймэрхүү тийм ач холбогдолтой юм аа. Тэгээд эгүүлээд дээрээс нь фэшн брэнд Монгол төрөх нөлөө нь юу гэхээр одоо загварын шинэлэг санааг монголчууд түгэх. Тэгээд дээрээс нь энэ бол эргүүлээ соёлын амар том харилцаа болж өгч байгаа. Юу гэдэг манайхан жоохон иймэрхүү урлагийнхаа талыг илүү орхитуулаад байсан. Нэг л тийм уулуурхаагаа яриад тийм улс төрөө яриад. Гэхдээ эргүүлээд Монгол улс яаж хөгжих вэ гэхээр хүн хөгжиж шин Монгол улс хөгжин. За хүн яаж хөгжих вэ гэхээр хүн соёлтой гэж тийм. Энэ соёлтой гэдэг нь болохоор костюм бичих хүмүүс гэсэн үг биш. Зүгээр одоо энэ герман хүмүүсийн тийм энэ соёлоос уулзах бид нар бол эгүүлээд бас соёл түгээгч бол гүүр нөрж өгч байгаа юм да. Бид нар герман гэснээр бас өөрчлөгдсөн гэж бодож байна бас та нэг гэхдээ сайн талаа. Тэгээ энэ сайн өөрчлөсөн сайн талаа бид нар бас эгүүлээд Монгол тавьж ийм юм байдаг юм а гэдэг харуул. Тэгээ тэгээд ийм юм хийгээд байж хад жишээлбэл бас хүчин өгсөж байгаа юм бас их гарч ирж байгаа юм л да. Жишээлбэл одоо дөнгөж мэдэрч хойшлоо ингэж хийгээл яг одоо цаг өрөхгүй тийм. Тэгээд өөр хүмүүстэй хамт хийя гэхээр бас нэг юм олон монголчууд танихгүй. Тийм болохоор бас ингээд одоо энэ дараагийн юу гэсэн сард бас би энэ төсөлтөөр хамтарч ажиллаад байж сонирхолтой хүмүүсээ бол бид өөртөө холбогдоорой. Тэгээд дээрээс мэдээж санхүү энэ дандаа залуу хүмүүс оролцож байгаа ямар ч хөрөнгөгүй яг л Монголоос урьдчилъя гэсэн зөвлөлт тийм чармаалтай хийсэн. Тэгээд тийм болохоор одоо наашаа ирж буцах дизайнеруудыг авчрах энэ онгоцны бэлгээс эхлэе. За тэгээд дээрээс нь ачаад гэж тийм бид нэг наашаа авах жил 20 кг хамтаа багтаах гэж боо юм бол тэгэхээр чинь бүхэл бүтний коллекцийг авчрна. Тэгээд тэр хүн чинь бас өөрөө нэмээд өөрийнхөө орцсон нэрийг авчрна. Тэгээд дээрээс нь зөвхөн нэг хүн ирэхгүй бүхэл бүтэн групп хийж байгаа. Ачаад дээшин дээрс энэ дахиж нэмэлт зардлууд гарах юм нэрийн өндөрлөл гарсан. Тэгэхээр тэрийг бас элчин сайдын яам маш их сайхнаар шийдэж өгсөн. Баярлалаа. Тэгээд цаашийн зорилго нь бид нар юу вэ гэхээр улирал бүр тийм Монголоос 1-2 дизайнерыг сонгоод за болж өгвөл нэг спонсор болж байгаа мөнгө төгрөг нь өөртөөс нь гаргуулах шиг ачраад тэгээд энэ одоо шууд дэлхийн татсан тийм өөрсдийнхөө коллекцийг төлөвлүүлээд ингээд сурчлаад яваад гэсэн нэг бодлоо байна. Тэгээд дизайнер маркет нь бас зөвхөн энэ шоунд нь оролцох бас энэ дизайнер маркет болдог. Энэ жишээл 10,000 хүн тавцсан дугаарж үзэж байгаа гэхээр чинь 6,000 хүн ирж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ дээр бас өөрсдийнхөө Монголын дизайнеруудын хувцсуудыг бас маш их авчруулаад зарыг гэдэг бас юм нэг
бодол бас надад гарч ирсэн. Тэгээд Монгол спонсорд болох энэ юу гэсэн үг гэхээр эргүүлээд ямар нэг спонсортой юу гэдэг бидэртэй хамтарч ажиллах гэсэн хүмүүсээ бол эргүүлээ шууд одоо 18% зуршлага болно гэсэн үг тийм. Тэгээд дээрээс нь дараа нь MTV-ээр гарна, Apollo TV-ээр гарна. Тэгэхээр би бас нөгөө нэг connection амар муутай болохоор спонсор олж чадахгүй. Тэгэл бид нар бүгд л өөрсдийнхөө каналаас мөнгөдөө гаргахаар байх юм бол дуусна. Тэгээд Улаанбаатар Fashion Week гэдэг одоо дараа жил хамгийн том бодоод яваад байгаа. Тэр нь юу гэхээр одоо энэ Берлин Alternative Fashion Week-ийн бүх бас зохион байгуулагч нар нь CEO-нууд нь бас энэ амар ерөнхийдөө Монголд гэдэг энэ санааг бол нэлээд дэмжсэн. Энэ юу гэхээр одоо энэ саний том дизайнеруудын Монголд авч байгаа Монголд Улаанбаатар анхны олон улсын Fashion Week гэдэг ийм нэг том бас нэг зорилго уртаа тавьчаад тэгээд байж байгаа. Тэгээд ингээд хаалт тавьсан баярлалаа. Тэгээд та бүхний ямарсан 9 цаг бөөнөр гэж үзээрэй гэж урьж байна. Тэгээд өшөө гоё видео YouTube дээр байгаа. The Futuristic Type гэж байгаа. Эсвэл Berlin Alternative Fashion Week гэж байгаа та нар үзээрэй. Тэгээд баярлалаа. Тэмүүжин За Тэмүүжинд маш их баярлалаа. Одоо бид нэр та нараас өмнөх үе байгаа шүү дээ тийм ээ. Тэр үед одоо бид нэр 7 хоног гэсэн юм бол монголоор дуусдаг гэж ярьдаг байсан байхгүй. Тэр чигээр одоо биднэрт мод хамгийн сүүлд очлоо. Өөр дэлхийн даяар тийм ээ мод гэдэг ингээд дууссан байж хат манад мод гэж орж ирдэг байсан. Одоо ингээд харж байна тийм ээ. Одоо мод